Тэгээ аудын групп гэхэлэр нэг түүх ярмаар санагддаг байхгүй юу. Тэгээ энэ түүхийг ярих бас их дуртай. Яг гэвэл 2017 онд засгийн газраас хүчирхийллийн эсрэг аян зарлаад тэр аяны хүрээнд их хурлын гишүүд өөрснөөхөө тойрог хүчирхийлэл гэж юу вэ? Одоо аян зарлаад явсан. Тэр аяны хүрээнд би одоо энэ Төвийн аймаг өдөр хүчирхийлэл гэж юу вэ? Төрийн албан хаагч нарт яриа хийж явах ажилтаа болоод тэгээ явж байхдаа сэлэнгэд ялангуяа нэг мэдэрсэн мэдрэмж өгөх байхгүй. Тэр юу вэ гэхэлэр нийгэм яагаад юм харанхуй болцсон юм? Яагаад залуучуудын үнэлэмж байхгүй болцсон юм? Яагаад ямар нэгэн хүчирхийлэл гэмт хэрэгтэй холбогдохоор аав гэдэг хүн яригддаг болцсон юм? Аав гэдэг хүний үнэлэмж яагаад байхгүй болцсон гэдэг мэдрэмжийг би маш хүчтэй авсан байхгүй. Тэгээд тэр мэдрэмжийг аваад тухайн үед төсөлж дуусаад гэртээ ирээд ерөөсөө л бодогдоодсон байхгүй. Яагаад нэр нийгэм юм харанхуй болцсон юм? Тэгээ байж исэн чинь Facebook дээр энэ самсргууны мэдээлэл харахгүй. Тэр ямар мэдээлэл байсан бэ? Ээж эмэгтэйчүүд нэгдэж нийлээд цэцэрлэгийн өргөтгөл өрлөө гэдэг мэдээллийг хараад би ээж эмэгтэйчүүдээр бахархсан байхгүй. Вау! Ямар гоё юм. Нэгнийгээ танихгүй байгаа ээж эмэгтэйчүүд цахим орчинд нэгдэж нийлээд үр хүүхдтэй хэрэгтэй энэ зүйлийг хийж чадчихад нөгөө залуучууд яасан, аауд яасан гэдэг тийм бодол хамгийн түрүүнд надад орж ирсэн. Тэгээд би хамгийн түрүү юу хийсэн бэ гэхээр уцаа барьж аваад аудын групп байна уу? Байдаг бол орё гэж одоо хайгаад утсан. Тэг байхгүйсэн. Тэгээд нийгмийн сайн сайхан бүхний эхлэл нь ауд гэсэн үгт анх нээжсэн. Тэгээд цахим орчин гэдэг нэг юм ертөнц юм шүү дээ, тий. Тэгээд тэр ертөнц донд аудын групп гэдэг нэг тустай ертөнц яваад байгаа байхгүй. За жишээ нь ингээд бид нар ингээд төгжирч ууралж бухимдаж гэртээ орж ирээд хүүхдээ харахаар нэг гоё болдог шүү дээ. Яг тэрнтэй адилхан цахим орчин одоо юу гэдэг Facebook-ийнхаа таймлайныг урсгаж аваад нөгөө нэг бохир юмнаас гараад групп руу ороод ирэхлээр тайвширдаг. Тэг яагаад юу гэдэг нь гэр бүлдээ гаргах цаг зав, ажил амьдралдаа гаргах цаг заваас илүү гаргаж энэ ажлыг хийх дуртай байдаг вэ гэвэл магадгүй аав гэдэг хүний үнэлэмжийг нийгэм тодорхой хэмжээгээр өсгөж байгаа байх гэдэгт итгэдэг байхгүй. Тэгээ тэрний нэг жишээ байна л да одоо жишээ. 18 онд намайг би нэг замын цагдаагийн нэг арга хэмжээнд дээр очиж бас нэг өглөх гэдэг юм. Тэгчээд яаж яах нэг аав. Манай аудын группийн подолк гэдэг байхгүй зөвлөлтөө. Ардаа нийгмийн сайн сайхан бүхний эхлэл нь аауд гэсэн үгтэй подолк. Яг тэр подолкыг өмссөн нэг аав ингээд холоос над руу халахад ирдэг байхгүй. Энэ нөгөө группийн подолк өмссөн болохоор хараад байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд илт яг над руу ингээд халахад ирснэ. Оо манай админ биш дээ. Ахын цэцэ чамд баярлалаа. Яасан ахаа гэдгсэн чинь би 20 жил тамхи татахдаа ингэж нөгөө хүнээс ичиж нуугдаж тамхи татаж үтсэнгүй. Би дөнгөж сая тэр байшингийн болон тойроод хүнээс нуугдж байгаа тамхи татаж байгаа гэрлээ. Ахын 20 жил тамхи татахдаа ингэж үзээгүй. Тэгээд яагаад одоо би тамхи татаад ичих ёстой вэ гэвэл энэ подолкны ард дээр байгаа нийгмийн сайн сайхан бүхний эхлэл нь аауд гэсэн энэ үгийг хараад энэ үгийг өгтөө подолкыг өмсчөөд би тамхи ил ингэ татаад сууж чадсангүй ханд чамд баярлаа ахын тамхинаас гарна гэсэн. Тэгээд тэр ах гарсан байдаг тамхинаас. Та нарт анзаардаггүй надад л аягүй анзаардаг байхгүй юу гэхээр аудын групп гэдэг одоо юу байхгүй хад өмнө аав гэдэг хүний талаар хэн ярьж ирсэн те. Одоо аав гэдэг кино хүртэл гараал те дуу хүртэл яваал ингээл яриад харцсангуу аав гэдэг хүн одоо өөрийнхөө эрүүл мэндэд өөрийнхөө тэр цаг завд анхаардаг болцсон болоо гэж надад анзаардаг харьцангуй. Гэтэл нөгөө нэг одоо яг таны хөвшнөл зүйл нь байж л байна. Гэтэл тэр маань өөрчлөгдөж байгаа. Эндээс тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэг болох. Тэгээд манай цаг үргэлж амьдралаа цаг үргэлж асуудалтай нүүр тулж байгаа учраас цаг завын асуудал л байна. Өндөр чи Монголын нийгэм ч өөрөө ямар л хэдэ зээлээс зээлийн хооронд нэг өдөр ажиллахаа болоход нэг өдөр өвдөд хэвтэх ирэх байхгүй тийм л нэг юм байна. Одоо миний нэг бодож байгаа нэг гоё ажил байх төлөвлөнд байгаа ажил гэхээр аав хүн ямар өөрчлөлтийг авчруул гэрт эрэг одоо тийм уур амьсгал юу болох вэ? Тийм төсөл маягийн бичээд байгаа. Одоо жишээ нь нэг өдөр аав хоол хийх л та тийм хизээч хоол хийдэггүй аав хоол хий. Тэгвэл гэрт ямар одоо уур амьсгал яаж ирэх вэ? Хизээч гэртээ эртээ ирдэггүй ажил ихтэй байдаг. Авны өдөр гэртээ ирдэг л да тийм. Хизээч хүүхдүүдтэй тоглодгоо аав
нэг өдөр одоо гэр бүлийнхэнтэй хүүхдүүдтэйгээ тоглоё л да. Тэгэхэд гэр ямар эерэг зүйлийг авчирч болох нь тэр зүйлийг тестэлж үзэж байна. Захин орчин гэх юм. Бүх юмныхаа балансыг тааруулж байдаг л байвал. Одоо юу гэдэг би ажилтаа хэвээр би мөнгө олж ингээд гэртээ үзэгдэж харагдахгүй яа гэвэл бас сайн гэвэл хичнээн мөнгө олдог ажил ихтэй ч гэсэн гэр бүлдээ цаг зарцуулах ёстой гэдэг ч юм. Бүх юмныхаа балансыг тааруулж байна. Нэг бол би гэр бүлдээ цаг зарцуулах ёстой гэдэг гэртээ гэж болохгүй хаа л. Хамгийн гол нь гэр бүлдээ цаг гаргахаасаа л хүсдэг шүү дээ. Яагаад гэвэл ядарч те ороод л та нам унтандаа гэсэн бодолтойгоо гэрлүүгээ яваад ороход хүүхд урдаас юм их юм нөгөө нойр те цэник авдаг байхгүй. Дуусчихсан цэник фул авдаг байхгүй. Тийм болохоор нөгөө фул цэнэгтэй хүн ажилдаа фул ажилдаа зарцуулна. Фул өөртөө цаг хугацаа зарцуулна. Тийм учраас гэр бүлдээ зөв цаг гаргаж чадсан юм үргэлж сэтгэл хангалуун байна л гэж боддог. Одоо нийгэм л гэдэг юм л та. Тэгээд угаасаа бодит байдал нь тэр байхгүй. Одоо шинэ барууны оронд 2 машин мөргөлтөд хамгийн түрүүнд сэтгэл зүйч очиж та яаж ин та гайгүй гэдэг байхгүй. Манайд хамгийн түрүүнд цагдаа даатгалтайгаа машин яаж гэдэг байхгүй. Ялгаа л юм. Бид хүнлүүгөө чиглэсэн тийм нөө сэтгэл зүйн бодлого явуулж чадахгүй байгаа байхгүй. Барууны оронд бол хүнд хүчээр ажил хийдэг ялангуяа энэ цэргийн одоо диктатуртай энэ ажил хийдэг хүмүүс ажлаасаа гарахдаа сэтгэл зүйчтэй ярилцаад гардаг байхгүй. Хүчирхийлэл яг хаана вэ гэхээр хүчирхийлэл стресс дээр л байдаг байхгүй. Одоо өөрөөр хэлбэл юу гэхээр барьж байгаа зодоод байвал тэр чинь хүчирхийлэл мөн. Гэхдээ зөвхөн барьж байгаа зодох асуудал ч хүчирхийлэл биш байхгүй. Зам дээр төгжирч байгаа тэр уур бүхэн талаар ороод эхнэрээ загнах, гэр бүлээ хүүхдүүдэд загнах ч өөрөө хүчирхийлэл байхгүй. 3 настай хүүхд чулуун дээр бүдрээд унах. Америкт яадаг гэж бос гэдэг байхгүй. Чи бос чадна. Бос өөрөө бос. Японд яадаг гэж. Чи энэ чулуун дээр бүдэрчлээ шүү. Дараа нь ийм чулуу таарах юм бол тойроод гарах юм шүү. Эсвэл дээгүүр нь гарах нь шүү. Монголд яадаг гэж. Байга аавны чулуу зодчлоо. Замны хөдөө аавны чулуу зодчлоо. Энэ нь өөрөө эргээгээд хүүхдэд юу яаж юм гэхээр Америкт амьдарч байгаа хүүхдэд гидаа сурах байхгүй. Багаас чи унсан бол босох хэрэгтэй. Японочууд багаас нь юу гэдэг те юмыг гарц гаргалгаатай болгох сурах байхгүй. Инженер сэтгэл гэх юм. Бид нар өөрөө ч мэдгүй хүүхдээ бусдад буруу гэж сурах байхгүй. Чи гүүжирээ ширээ мөргөх юм бол ширээний буруу. Хүүхдийн буруу биш. Чулуун дээр бүдэрч унах юм бол тэр чулууны буруу. Аавны ширээг зодчлоо одоо чимээгүй. Тийм болохоор л нөгөө миний хэлээд байгаа. Гэр бүлдээ цаг гаргаа, хүүхдтэй цаг гаргая гэдэг байна. Одоо яг нөгөө нэг ширээ ирж мөргөчөөд ширээнд буруугаа өгөөд ширээ зодож тайвширч байгаа тэр үйлдэл чинь ирээдүйд хэн нэгнийг зодож тайвширдаг тийм. Нэг бол ажилгүй байгаагаа нийгэм буруу өгдөг. Талхны мөнгөгүй байгаа аав ээжтэй буруу өгдөг. Өөр хэн нэгэнд буруу өгдөг тийм л нийгэм бид нар өөрөө ч мэдэхгүй бий болгоод байгаа байхгүй. Германы болон Японы эрдэмтэд гаргасан судалгаа байдаг байхгүй. 0-6 настай хүүхэд, 6-аас 16 настай хүүхэд, 16-аас 25 настай хүний хооронд гаргасан судалгаа байхгүй. Тэр юу гэхээр 0-6 настай хүүхдийн эргэн тойронд болж байгаа үйл явц тухайн хүүхдийн далд тухамсар суух магадлал нь 83%-тэй. Тухайн хүүхдийн зан характер болж төлөвшөх магадлал нь 84%. 6-аас 16 настай хүүхдийн эргэн тойронд болж байгаа үйл явц тухайн хүүхдийн далд тухамсарт суух магадлал нь 91%-тэй. Тухайн хүүхдийн зан характер бол төлөвшөх магадлал нь 94%-тэй байдаг. 16-аас 25 настай хүүхдийн эргэн тойронд болж байгаа үйл явц нь тухайн хүний зан характер болж төлөвшөх магадлал нь 98%-тэй, далд тухамсар суух магадлал нь 97%-тэй. Тэгэхээр би энэгээр юу гэх гээд байна гэхээр өнөөдөр 25 настай болдоо дууж ирээд болдоо шүлсэн хаях чинь муухай юм аа. Чи үнэхээр муухай харагдана. Одоо бити хаяар ойлгоо. Тэг би ойлголоо. Шүлсэн хаях чинь муухай юм байна шүү дээ гэж 1000 ойлгосон ч хизээ нэгэн цагт өөрийн мэдлэг шүлсэн хаях магадлал нь 98% гэсэн байна. Тийм болохоор бид нар хүүхдүүдтэй л ажиллах хэрэгтэй. Одоо жишээ нь ингэдэг байхгүй. Манай баг одоо 3 нас хүрч байгаа байхгүй. Тэгээд одоо бүх одоо миний үйлдэл тий би шүдэ байгаа бол очиж шүдэ угаадаг гэдэг ч юм уу тий. Яг нэг тол болоод байгаа байхгүй. Тэгэхээр утгаараа би нөгөө гэртээ аюу зүг байхыг хичээдэг байхгүй. Сая ярьж байгаа түүх нөө хог түүхээс ахгууллаа тий.
аль болох үлгэрлэхийг л хийж зүгээр нэг өглөх биш те. Үлгэрлэж ингэж байхыг хичээдэг. Тэгээ магадгүй яг аудио групп дээр олон аауд пост оруулдаг л та энэ талаар те. Өнөөдөр хүүхдтэйгээ тийм хийлээ тэгсэн чинь ингэж чинь тэг чинь. Тэгээ магадгүй тэр үеийнхний илүү олон байгаасаа л хүүхдээ аваачаад тоглоомын төв дээр орхиод явах нэгөр хүүтэйгээ тоглох бас нэгөр байхгүй. Тэгэхээр аль болох хүүхдүүдтэй цаг зарцуулъя. Гэхдээ зүгээр үлгэрлээ гэдэг ч юм те. Өөрөө уцаа барьчаад хүүхдээ чинь ном уншгээ загнаад гэж болохгүй байхгүй. Чи хүүхдээ ном уншуулах юм бол хамгийн түрүүнд чиний хийх ёстой ажил юу гэхээр чи өөрөө дэргэд нь уцаа болох ёстой байхгүй. Дараа нь чиний хийх ёстой ажил юу гэхээр чи өөрөө ном унших байхгүй. Тэгээ энэ зүйлийг илүү гэрт бий болох юм бол бидний хүсэж байгаа тийм бидний хүсдэг тэр нийгэмд бий болох байна. Тэгээ одоо л хамгийн сүүлд хийсэн ажил нь жил гаруй үргэлжлээ явцсан учраас бахан болох мэдээд байна л та. Одоо ээж аав нь өнгөрч гисэн, бас ах нь өнгөрч гисэн. Том нар нь одоо 18 цагаан сарын дараа 18 бүр баг нь 12 бүр ийм хоёр хүүхдэд яг сөөрнөөс нь ахгуулаад байшин барьж өглөө. Байшин дотор дүүжтэй угаалгахдаа охир усаа шийдчихсэн тийм байшин өөрөө гаражтай тийм байшин барьж өгч дуусаад байж. Тэгээд тухайн үед яг ийм боллоо. Энэ хүүхдүүдэд хэдүүлээ туслая гэдэг өөр ширийн дарж өгөөд ингээд одоо захин орчиндөө би пост оруулаад ингээд тэгээ уулзсан чинь үгүй бидний өөрийг дарж өглөө одоо ингээд тусалж байна. Тэгэхээр өөрснөө ингээд та бүхний итгэлийг алдахгүй ажиллаж явдаг. Ингээд өөртөө өгч хөдөлмөрөөр байрамаар байна. Одоо бол өсөж төрсөн хашаа ээж аваа гал холомддог баймаар байна гэсэн. Энд чинь нөгөө анх ингээд өнгөрсөн жил яг байшин эхлүүлээд суурэ тавиад заастаа эхлүүлээд үгүй гэтгсэн чинь хөл хороод ирсэн юм. Тэгээд хөл хороод дуусаад байшингаа өргөжлүүлээд яа гэсэн чинь хил гал нь хаагдаад тэр барилгын материалын хомсдол гэдэг нөгөө хөөс мөс нь болтохгүй. Ингэж явсаар хагаад 8 сараас барилга ажиллана эхлээд одоо дуусч байгаа. Тэгээ нөгөө анх 20 гаруй хүмүүс ингээд би энэ ажлыг эхнээс нь дуусан бодлоо явна. Миний хүүхдээс ялгаа явах уу? Миний дүүнээс ялгаа явах уу? Би энэ зовлогдсон гэж ирсэн. Тэгээд бүх хүмүүс маань нөгөө амьдралын хэрэгэл тэгэл байхгүй болж байгаа байхгүй. Тэгээд би энэ ажлыг эхлүүлсэн. Би эхлүүлсэн ажилд хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгээд гэр бүлийнхаа хүнтэй ярьж байгаа, бодож байгаа ажиллаа өгөөд тэгээд энэ байшин дуусгасан байна. Хандив гэдэг зүйл би өөрөө аюу дургу байхгүй. Тэгсэн хэрнээ зөндөө биш дургу гэж хэлж иж яагаад хандивын юм ажил зохион байгуулалт юм гэхээр аудтайгаа нэгдэж амьдрал нэг жоохон дэм болоход л оцоод хариачдаг тийм хүмүүс туслаа л гэсэн тийм чин зөртэй тийм байр суурьтай явдаг учраас аудтайгаа нийлээд хийж хэрэгжүүлсэн ажлууд маш нүдэ болсон тийм л ажил байна.